Өдрөө нь 3 секунд харж болдоггүй. Юкан өдрөө нь харсныхаа дараа ханаад хүрээд хэвтэж байгаа. Бас онцгой өвчтэй гэсэн цуу яриа байдаг. Бодвол сүнс хардаг байхаа. Нэр нь хүртэл аимшигын кинонд гардаг шиг Садако байхтай яхав дээ. Арч болон шүү. Энэ бол анимны маань гол дүр болох Саоко. Түрүүний ярьсан зүйлс бүгд түүний талаарх буруу ойлголтууд. Бусадтай харьцах тал дээрээ асуудалтай болохоор хүмүүст заримдаа буруу ойлголт төрүүлчихэд байдаг. Гэхдээ гарсан цуу яриануудаас болоод бүгд түүнээс айж зогтдог боловч Саокогийн хүсдэг ганц зүйл бол бусадтай нийтэж илэн далангүй байхыг их хүсдэг. Энэ бол анимны маань бас нэгэн гол дүр болох Шото. Саокогоос ялгаатай нь тэр нийтэж, ээлдэг, хүмүүстэй харьцахдаа сайн нэг. Анх ахлах сургуулийнхаа эхний өдөр Шото сургууль руугаа явж явахдаа Саоко зам зааж өгдөг бөгөөд Шотож баярлалаа хэлэхэд хүмүүс Саокод уушлаарай гэхээс өөр юм хэлдэггүй болохоор баярлалаа гэсэнд нь Саоко их л баярлдаг. Зориг шалгах тэмцээн удахгүй болох гэж байгаа болохоор багш нь туслах хүн хэн байна гэхдээ Саоко бусдаа төвөг удахгүй тулд туслахаар болдог. Гэхдээ Шото бүх хэцүү ажлыг Саоко байн хийх нь зөв гэж юу гэх юм өмөөрөхт нь Саокоч намайг юу хийдийг мэддэм байх гэд бөөн баярлдаг. Саоко найстайгаа гадаа Шото бол сайхан сэтгэлтэй хүн. Бүр хаанаас нь ч харсан сайхан сэтгэлтэй, яасан ч байсан сайхан сэтгэлтэй, бүр сайхан сэтгэлээр хийгдсэн хүн. Химэн ярьж яхад нь Шото сонсож таардаг бөгөөд Шоточ би нэг юу гэж ойлгох бэлээ гэхэд нь магтаал би чам дээр очие чамтай ярих ховор боломж гарлаа. Чамайг намайг үзээ яддаг гэж бодсон штэ. Үгүй ээ би чамд шиг өөдрөг үзэлтэй болохыг хүсдэг. Чи жаахан л илэн далангүй байхад хүмүүс чамайг ойлгоно гэсэн зөвлөгөөнийхэн дагуу Айна Чизуру гэх хүүхдүүдтэй сүнс хардаггүй. Гэхдээ зориг шалгах тэмцэнээр би сүнс болмоор байна гэх мэтчлэн илэн далангүй ярихт нөгөө хоёр нь ямар зоригтойг нь гайхаж сүнс болохыг нь зөвшөөрдөг. Зориг шалгах тэмцэнээр ажиллаач сайн хийж хүмүүсийг нэлээн айлгадаг. Тэгтэл Шото ирж таардаг бөгөөд жаал юм ярьж сууж байхад нь Айна Чизуру ирээд сайхан асууд байна шүү гэхдээ Шото нэлээн улайгаад идэг. Зориг шалгах тэмцээнд Шото барианда хүрээгүй болохоор Саокогийн найз залуу болох шийтгэл өгдөг. Тэгтэл Шото эмэгтэй хүчтэй нарай л бүдүүлэг байна гэж бодогдохгүй байна уу хэмээн жоохон уурлангуй өнгөтэйлэхэд Шото байн инээж явдаг болохоор ангийнхан нь нэлээн гайхаад зогсож явахад Саоко Шотогийн нэр төрийг нь хамгаалахын тулд ангийнхандаа буруу ойлгосон залруулж хэлээд явдаг. Тэгтэл ч ангийнхан нь буруу ойлгосондоо ууршлахгүйсэн цагталтай жирэмнэмэг хийдэг бөгөөд түүнийг нь Шото хүргэж өгдөг. Саоко ширүүн бороноор гадаа байсан нохойтой тараад шүхрээ өгөөд сургууль руугаа шалав нороод орж иртэл хүүхдүүд ч Саоког Шото гуугаад шууд хаягдсан гэд дахиад л худлаа зүйл ярьцгаагаад байдаг. Шоточ Саоког бусадтай харьцах тал дээр нь нэлээн тусалдаг бөгөөд Саоког норсон байхад нь Шото алж өргсөн болохоор баярлалаа илэрхийлж сүгэлдээдэг. Тэр хоёр хоёулаа гадаа байсан нохойтой тоглосон болохоор норсон гэдгээ мэдэж хичээл харсны дараа хамт очдог. Тэгтэл Шоточ тэр нохойг чижээхэр болж Саоко хаяа явуулцахаар болдог. Суудал солих болсон болохоор хүүхдүүд багшийнхаа сонирн байгаа байдал ханаа төрсэн хүүхдүүд ер нь л бүх зүйлийг Саокогоос болсон болгож ярьцгаадаг. Тэгтэл Саокоч түүнийг нь мэдлэхгүй хажууд суусан хүүхдүүдтэйгээ найзландаа хэмээн баярлсан явж идэг. Саоког хойн суухыг нь мэдчихэд хажууд нь суусан хүмүүст азгүй байхандайгээд бүгд хажууд нь суухаас зайлс хийж байгааг нь мэдсэн Саоко жоохон гонсоогоо сууж яхад нь Шото Саокогийн хажууд Айна Чизуру хоёр урд нь Рю ард нэрээд суучдаг. Саокоч тэдэнд баярлалаа илэрхийлж жигнэмэг хийсэн байдаг бөгөөд тэрнийгээ өгтөл Шоточ хамдрахын идэж байтал хойноос нь Рю өсөж байна шүү гэснээр жигнэмийг нь бүдийн идчихдэг. Шото нохондоо нэр сонгож чадахгүй байгаа учраас Саокогоос тусламж гуйтал биеийн тамирын багш нь дундуур нь орж ирээд саад болдог. Багш нь юу хийж байгаа вэ гэвэл ангийнхан багш саяхан гэрэлсэн болохоор завгүй байгаа. Тийм учраас төр орлохоор болсноо хэлдэг. Тэгснээ гинэд Саоко руу ширтэж байснаа харснаа 3 секунд харчлаа штэ
гэд баярлаад буу юм. Яагаад тэгж байгаа вэ гэвэл өмнө нь хэлсэнчлэн Савко руу 3 секунд харвал ханиад хүрдэг гэсэн цуу яриа байдаг болохоор ширсэн байдаг. Айны Чизүрүү хоёр ч эхлээд гайхаж байснаа. Гэхдээ багшид ямар ч муу юм болохгүй бол Савкоц ч хэрэгтэй л дээ гэтэл Шото бас ширтэж байснаа. Ичсэндээ Шото улаагаад харин Савкогийн зүрх нь хурдан цохилоод нэг л ноотой. Шото багасаа л анхаарлын төд байдаг, ээлдэг, бусдад тусалдаг хүүхэд байсан болохоор охтуудын дунд нэлээн алдартай. Тийм ч учраас охтууд дундын Шото болгож хамтдаа эзэмшихээр тохиролцож хүртэл байсан байдаг. Багш нь тараад журнал хөтлөхөн байгаа эцгийг асуухад мэдээж ангийнх нь их л дургүй байгааг хараад Савко ангийнхныгаа аварч оронд нь хийхээр болтол Шото бас хамт хий. Гэтэл ангийнх нь хэрв Шото хийж байвал би ч гэсэн хийгээд бусад хүмүүс Шотод ямар сайн байдг нь харагдана. Савко үлдээд журналоо хөтлж байхад нь ангийнх нь хоёр охин ирсэнд Савко баярлаад хэрв ярилцмаар байвал би ширээ нийлүүлчихье гэтэл нөгөө хоёр нь зэрэг үгүй гэхтэн Савко дахиад л чадсангүй гээд гуниглаад суух гэж байтал нөгөө хоёр чи яах юм бэ? Бид хоёр өөртөө нийлүүлээ суучийг гэсэн утгаар хэлсэн байдаг. Тооч нохоогоо Мару хэмээн нэрлээд Савкотой хамт нохоогоо салхилуулангаа жаалжуул юм ярилцаад авдаг. Савкогийн мөрөөдөл бол хажууд нь суудаг хүүхэд хэрв хичээлээ ойлгохгүй бол би тэрэнд яаж тайлбарлах уу гэж бодохоор өөрөө ч бас хичээлээ ойлгодог гэдгийг нь сонсоод маргаашнаас нь Шото Савкогоос хичээлээ тайлбарлуулж эхэлдэг. Савко бусдад тайлбарлаж ойлгуулахдаа нэлээд сайн байж таардаг бөгөөд ангийнх нь хүртэл ойлгохгүй байгаа зүйлээ асуух гэж бараг ойрчлох нь холгүй зүйл болдог. Савко Шотод баярлснаа хэлж инээхт нь Шоточ амиас жисэн харагдах ч гэсэн инээмсэглэлийг чинь бие зөвхөн харж болох уу гэдэг байгаа. Тэр үеэр Айне Чизүрүү хоёр яг явах гэж байтал хүүхдүүд та нар нэрээ сонсноо. Чизүрүү хэцүү хүүхдүүдийн сургуульд явж байсан. Харин Айны дунд сургуульдаа бараг 100 залуу товирхиж байсан гэдэл яг эд ярьж яхад нь Чизүрүү энэ яриаг хэн эхлүүлсэн талаар асуухад Савко өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд Айне, Чизүрүү, Шотог ашигласан гэдэг байгаа. Айна, Чизүрүү хоёр ч Савко дээр очсноо. Айне би 100-аас их найз залуутай байсан штэ. Харин Чизүрүү би зөндөө хүн зодсон гэхдээ ч Савко тэр хоёрын зоригтойг нь гайхдаг бөгөөд тэр хоёр ч Савкогоос болсон цуу яриа биш бүгд худлаа гэдгийг нь ойлгодог. Савко юу н тийм цуу яриа ярих мантай. Чизүрүүд зориулж шалгалан дурж иж магадгүй зүйлсийг бэлдсэн байдаг. Хичээл эхлэгч төгчөөд байтал Шото одоо болтол ирээгүй байгааг нь Савко гайхдаг бөгөөд тэгтэл багш нь өрөөндөө Шотог дуудаад өчигдөр арх ууж байтал жижиг хүмүүс тойроод л гүүгээд байсан. Тэгснээ бөөнөрөө аяруу нь яваад орсон. Айгүй бол энэ Савкогийн нүд рүү харснаас болсон байхаа. Гэтэл Шото боссноо. Түүнийг хараад нэг л зүйлийг мэднэ. Өөдрөг сайхан сэтгэлтэй гэдгийг нь мэднэ. Гэтэл багш нь тэр хоёрыг нь үерхтэйгээд бодчихдог. Хүүхдүүдийн ярьж байгаа цуурхал улам л ихсэж Чизүрүү аав ахыгаа цогчоод туслаагүй. Харин Айныг мөнгөний төлөө үерхсэн гэх мэтчлийн ярианууд адаг сүлдэн Савкогийн цуурайг тараасан болоод байдаг. Тийм ч учраас уугийн Савкогоос зайгаа барьдаг хүүхдүүд улам л холдоод байдаг. Дунд ангийнх нь хүүхэд хурж ирснээр Савко дээр Чизүрүү Айны хоёртой найзлаад гоёо гайхтаа гэтэл Савко бид найзууд биш штэ гэдэг бөгөөд үнийг нь Чизүрүү Айны хоёр сонсож таардаг. Ууг нь дууслан сонсъё гэж бодсон боловч багш нь дагуулад явчихдаг. Тэгтээ Савко найзууд гэж Айны Чизүрүү хоёр шиг байхыг хэлнэ. Бидний харилцааг би ганцаараа шийдэж чадахгүй гэхдээ би тэднэртэй найзууд болохыг хүсдэг гэдэг. Чизүрүүч түрүүнээс сонсон зүйлсээ Савкогоос баталгаад шууд асуувал арай л эвгүй ах гэж бодоод жоохон тойруулаад бидэнд чи таалагддаг. Харин бид чамд таалагддаггүй гэхдээ ч Савко сандраад юу ч гэмээр юм бтэ гэд яг яаж дуусаагүй байтал нөгөө хоёр таалагддаггүй юм байна гэж ойлгоод сонирн болцгоодог. Савко сонирн байгааг нь анзаараад яаж баярлуулах вэ гэд бодсон явж итэл нөгөө цуу ярианы талаар олоод сонсчихдог. Тэгээд өөрөөс нь болоод бусдад нь хэцүү байгаа, нэр хүндийг нь унгаагаад байгаа юм байна гэж бодоод зайгаа бариад эхэлдэг.
Тэгтэл Шото Саоког яагаад байгааг нь ойлгохгүйс учраас Саокогоос би ямар нэгэн буруу зүйл хийж гисэн юм уу? Аль эсвэл чи надад дургүй юм уу гэд шулуухан асуугаад авлаа. Тэгтэл ч Саоко яг яагаад юу ч ярихгүй цутаад байсан талаараа бүх зүйлээ хэлдэг. Шоточ Айны Чизүрүү хоёртой чи хамт байхыг хүсэж байвал тэр хоёр ч гэсэн чамтай хамт байхыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэснээр Саоко чурамарч тэр хоёртой ярилцахаар болдог. Саоког бага ангид байхад нь ангийнхан нэг хүүхэд санаандгүй Садако гэж дуудснаар Садако гэх хоштой болж дунд ангид нь Саоког өөр ертөнцтэй хайрцдаг гэлцгээж ахлах ангид нь нүдрүү нь харуул ханаа төрдөг гэсэнгээд цуу ярианууд баг багаар нэмэгдсэн байдаг. Хүүхдүүд дахиад л тэр сургалын талаар ярихаар нь Саоко энэ бол үл ойлголцол гэд тайлбарлах гэсэн боловч хүүхдүүд дээрлэх гэж байгаа юм шиг болоод ирдэг. Хүүхдүүд Саоко болон тэдгээр охтуудыг хүрээлчээд энэ бүх зүйлсийг Саокогоос болсон гэд ярилцаж байхад нь Шоточ Саоког өмөрч Айны Чизүрүү хоёр Саокод тусалж нөгөө охтуудад Саоко тэгэхэр хүүхэд биш гэд хөөгөөд явуулчихдаг. Гадаан Шото Саоког өмөрч байтал хүүхдүүд Саоког газар байсан ч гэсэн Айны Чизүрүү хоёрыг хамгаалж байсан гэдгийг нь сонсчоод цуурхал худлаа байсанд нь итгэж Саокогийн ачаар шалгалсандаа тэнцсэн талаараа ярилцаж сайхан сэтгэлтэйг нь одоо л ойлгож гинүү гэлтэй. Харин дотор Саоко Айны Чизүрүү хоёрыг яасан ч орхиж чадахгүй надаас болж цуурхал үссэн ч бай. Яаж аргатай мэдэхгүй байсан ч найз болмоор байна гэхэд нь бид анханасаа л найзууд байсан штэ гэд эвлэрдэг. Айны Чизүрүү Саоко 3 гой мэдхгээд орж ирсэн газар нь Рюгийн гэр болж таардаг. Тэгээд тэр хэд хоолоо идэж дуусчаад Рюгийн өрөөлөө ортол Рю араас нь ороод ирдэг. Тэгтэл Чизүрүү битгий зөвшөөрлгүй орж ирж байл гин. Ууг нь Рюгийн өрөөл юм байгаа. Рю Чизүрүү хоёр чинь багаасаа нээлтсэн болохоор их дотн байдаг. Тэгтэл Саоко тэр хоёрыг үерхдэг гэж ойлгоод асуухт нь Рюч бид хоёр ах トゥ шиг байдаг юм а гэд тайлбарлаж өгнө. Тэр хитэд ч их гоё байдаг бөгөөд Рю ганцаараа эрэхтэй болохоор сонирн байгаа байх гэж бодоод Саокогоор Шотог дуудуулахаар болдог. Шоточ Рюгийн уцаар Саоко ирж байгаад нь гайхдаг боловч Саоко бид хүжилтэй байгаа болохоор хэрв чи ирвэл бүр хүжилтэй болох байх гэж бодсон юм гэтэл Шоточ дуртаяа очдог. Тэгтэл бас багш нь араас нь ороод ирдэг бөгөөд Саокоч бид чанга ярьж агаад ирчихэж байгаа юм бах та гэж бодсон боловч Шотогийн аав нь багшийн дасгалжуулагч нь байсан болохоор багасаа нэгнээ таньдаг. Тимч болохоор их дотн байсан байдаг. Энэ газрын байнгын үйлчлүүлэгч болж таардаг. Чизүрүү Айны хоёр Саоко Шото хоёрыг бие биедээ сайн гэдгийг нь ойлгодог. Багш нь Саокогоос болоод өвгөн харсан гэдэгтээ итгээд бүр байнгын л яриад байдаг. Тэрэн дээр нь тэр хэд дөрөөлөөд багшаагаа жаахан айлгаад авдаг. Оройч болж бүгд харихаар болоход Айныг багш нь дагаад идэг бөгөөд яагаад дагаад байгааг нь асуухад айгаад байна л гин. Түрүүний ярьсан зүйлсээс нилээн айсан бололтой. Харин Саоког Шото хүргэж өгдөг. Хэрв Саоко энийх юм бол аз авчирдаг гих цуяраа гарсан байдаг. Тийм болохоор ч хүүхдүүд бүгд Саоког инээлэх гэж их л үзэж тардаг. Чизүрүү Айны нар нэгнээ нэрээр нь дуудаж байгаа нь их л дотн сонсогдсон болохоор Саокоч бусдыг нэрээр нь дуудаж сурмаар байгаагаа хэлэхэд Шотогоос эхэлж дуудаж сурсан дээр хаа илүү дотн юм чинь гэдэг зөвлөгөө өгдөг. Удахгүй спорт надан болох гэж байгаа болохоор Шото бейсбол хөл бөмбөгт, Чизүрүү волейбол хөл бөмбөгт, Рю бейсболд, Саоко хөл бөмбөгт, Айны волейболд ордог. Энэ охиныг Куруми гэх бөгөөд их л ээлдэг охин. Шотод сайн юм шиг байгаа. Найзууд нь ч тэр хоёрыг холбож их ярьдаг. Тэр нь ч Курумид нилээн таалагддаг бололтой байдаг шүү. Шотог зөвлөлийн гишүүн босон гэн найзуудтай хэлэхэд найзууд нь ч Курумиг тэгвэл чи ч гэсэн ангиа төлөөсөн дээр юм байна. Та хоёрт энэ бол тотонсох боломжгүй л гэж байна. Засварлагаанаар бэлдэх болоход Саоко хөл бөмбөгт орсон ч гэсэн бөмбөгөө онож өшгөлж чадахгүй байгаа болохоор тусдаа бэлтгэхэд нь Шото тусалдаг. Үүнийг нь Куруми их л сонин хараад зогсож идэг. Шото Саокод хөл бөмбөг заасан болохоор ч тэрөө Саоко нилээн сайжирсан байдаг. Саоког ангидаа ирэхэд нь Куруми Шото байгаа эсийг асуугаад явхдаа Саоког яг л хүүхэлдээ шиг юмаа гэд явдаг. Саоко Курумиг ямар илдэг болох талаар нь гайхаад үлддэг бөгөөд Саоко хүүхэлдээ шиг гэсэнд нь их л баярлж байгаа харагддаг.
Саоко Куруми шиг бурцуурстай болвол арай эмэгтэйлэг харагдах болов гэд Чизуру Айны хоёроос асуухад тэр хоёр ч арай өөрөөр төсөөлөд одоогийнх нь илүү зохих юм байна гэдэг сонголтонд хүрдэг. Айны нилээн ятгадаг Саоког нэрээр нь дуудаж үзээч гэд. Түүнээс хойш гэсэн нэрээр нь дуудах гэж үздэг боловч нэг л болж өгдөггүй. Яг дуудах гээд хоёулаа ихэд сандарсан байхад нь Куруми ирж таарад Саокогийн хөсийг нь арчиж өгдөг. Куруми байнга ангиаран шагааж Саокотой мэдлэг болсон байв. Найзууд нь яагаад байгааг нь асуухад найзууд болсон л гэж идэг. Саоко балруулаа унагчхаад авах гэж явахдаа санаандгүй Шототой гарын шүргэлцэгчдэг бөгөөд тэгснээ хоёулаа нэг хөрхөн сандраад байгаамаа. Куромигоос Шототой яаж ярил зүгээр болох талаар зөвлөгөө авч идэг бөгөөд Куромич та хоёр нилээн өөр юм чинь Шототой ярьснаас өөртөө айлах үнтэй ярил зүгээр хаа гэдэг. Тэгээд Саоко тэр хоёрыг биенээ нэрээр нь дууддаг гэдгийг нь мэдээд хөөх та хоёр дотны найзууд байх таа гэж асуухт нь Куромич үгүй зүгээр л найзууд гэхтэн Саоко. Хөөх тэгэхээр зүгээр найзууд ийм байдаг байх нэ гэхтэн Куромич нилээн бухимдсарагддаг. Саоко дээр Шото ирснээ өмнө нь чамтай ярьж хахад ингэж сандардгүй байсан даа гэд бараг сэтгэлээ ичлээ зам шүү. Тэгснээ бантаад би ундаа авах гэж байгаамаа гинэ бас. Тэгтэлч Куруми хажуунаас нь орж ирснээ Саокотой түр ярилцах гэсэн юм аа гэд аваад явдаг. Курумич Шото Саоко хоёрыг ойрд их л дотн байгааг нь анзаараад жоохон уур нь хүрээд байх шиг харагддаг. Тэгээд Саокод би сайн хүнтэй үерхмээр байгаа ч хэлж чадахгүй байна гэснээ Саоког туслаач гэдэг. Курумигийн сайн хүн бол Шото. Тэгтэл Саоко уучлаарай чам тусалж чадахгүй юм байна. Шото бол надад чухал хүн гэхдээ ярилцахыг хүсвэл би сонсож болно шүү гэхт нь Курумигийн жинхэнэ зан чанар нь гарч ирдэг. Чи намайг өөрийнхөө өрсөлдөх шидийг мэдээд бууж өгөхтэй байсан. Чам шиг бүрхэг хүн юу ч хийлгүй түүний анхаарлыг татдаг. Харин над чиг хөөрхөн алдартай хүн хэтэрхий их хичээдэг гэдэг байгаа. Спортын наадамч эхэлж эхлээд эмэгтэй үйл бөмбөг тоглохоор болдог. Тийм болохоор Шото амжилт хүсээд гар зохихот нь ангийнхан нь Азийн цохилт гээд ойлгочихдог. Яг ид тоглож байхад нь бөмбөг нь өөрсдийнх рүү нь гол орох гэж байхад нь ашгүй Саоко гарч ирээд тоогоод буцаагаад өшгөлдөг. Тэрэнд нь Шото бараг Саокогоос илүү баярлаад байгаа юм шүү. Гэхдээ бөмбөг өшгөлөхдөө Саокогийн гутал нь бас сугарч таарад Шото руу очих гэжсэн Куруми дээр очичихдаг. Ангийнхан нь Саоког тоглолтын дээр бараг телепорт хийгээд байсан. Саокоч гайхалтай юмаа гэд бүгд магтчих гардаг. Курумич чиний хажууд байхдаа л миний жинхэнэ зүрх гарчаад идэг гэж юу нилээн элен талангуу ярьж хахад нь гинэт шидсэн бөмбөг Саокод яг онох гэж байхад нь ашгүй Рю бөмбөгийг барьж авдаг. Курумич энэ боломжийг ашиглаад Рю чамайг аварсан юм чинь баярлалаа хэлэх хэвээр. Рютэй л илүү их юм яар гэд бүр ятгаад идэх шүү. Саокоч Шотод сайн мөн бишээ мэдхийн тулд Рютэй ярилцаж үзэхээр болдог. Шоточ Рюгээс Саокод сайсыг нь асуугаад бараг хартаад байгаа юм шүү. Рюч найзын хуваар сайн, чиний бодож байгаа шиг сайн бишээ гэд Шотог тайвшруулдаг. Курумич Шотог хэдэд юу хийх талаар нь тэмдэглэл хөтлөөл яваад байдаг. Яг юу хийх гээд байгаа юм бол Шото агуулгад юм авчих хууртайсан болохоор Рю Саоко хоёрыг яг тэр газар, яг тэр цагт тэр гурвыг уулзуулахын тулд Рюд худлаа Саоко бичсэн юм шиг захил өгөөд агуулга руу явуулдаг. Мөн Саокод Рю агуулгын тэнд байсан гэд бас явуулчихдаг. Тэр хоёр агуулгын хажууд уулзаж Саокоч баярлснаа хэлснийхаа дараа тэр хоёр нэг хэсэг чимээгүй болдог. Тэгээд Рюгээс хайрын талаар асуухт Рюч Чизүрүүд сайн талаараа хэлдэг. Куруми Шотог хүлээж яснаа Саоко тоглолтын үеэр зөвхөн Рюлүүл хараадсан. Аргагүй дээ өөрийг нь аварсан хүн дуурлах нь гэд дунд нь яс хаяад идэг. Тэгээд ч тэрүү Шото нэг сонирн болоод явж байхдаа Саоко Рю хоёрыг их л тотон юм ярьж байгааг нь олоод харчихдаг. Шото Саоког аваад гүчгдэг. Куруми анхнаасаа Саоког Шотогоос холдуулахын тулд цуурхал тарааж энэ бүх зүйлсийг хийсэн болж таардаг. Шото шууд л чи Рю сайн мүү гэхтэн энэ хайр бишээгээд Шотог арай гэж нэг юм амраадаг. Саоко Шотог харахаар бусдаас нэг л өөр мэдрэмж төрөөд
Догдолж байсангаа юу болохыг нь ойлгохгүй байсан ч одоо л энэ бол хайр гэдгийг нь бүрэн утгаар нь ойлгодог. Куруми Шотог агуулгад хүлээгээл байдаг. Тэгтэл ашгүй Шото ирлээ гэж бодсон боловч багш нь байдаг бөгөөд Куруми юмаа оруулж тавьсан ч гэсэн Шотог хүлээгээд зогсож байгааг нь хараад багш нь өөртөө сайн болсон гэд буруугаар ойлгоод татгалзаж байгааг нь Шото олоод сонсчихдог. Курумиг багштаа сайн гэж бодоод хинж шилгүй гэсээр л яваад өгдөг. Айне Куруми ямар төлөвлөгөөтэй байсан талаар нь бүгдийг нь ойлгоцсон Чизүрүүд тайлбарлаж өгдөг. Чизүрүү Айне хоёр Курумиг энэ бүхний ард байгааг нь баталгаатай болгох гээд эхнээс нь хүмүүсээс асуугаал явж байтал ангийнх нь хүүхдүүд Куруми зурхал тараасан гэдгийг нь баталсан болохоор тусдаа Курумитой уулзаж энэ бүхний ард байсан гэн мэдснээ яриад зогсож байхад нь Савакоч ирж таарад Курумиг цургалын ард байсан хүн гэдгийг нь мэдсэн ч гэсэн буруугаар ойлгосон буруу ойлголт байх гэж боддог боловч Куруми Саваког үзэн яддаг хизээч найзаа гэж боддгоо байсан гэд гомдоочдаг. Айны хэрв энийг Шотод хэлвэл яах болдоо гэж явахт нь Курумиж хэлжил ахгүй юу гэсээр үлддэг. Гэхдээ Савако тэр хоёроос Шотод битээлэрэ гэж гуйсан болохоор хэлхээ бэлдэг. Тэмцээн дуусны дараа бөөндөө юмараа зогсож байхдаа Курумигийн талаар ирсэн чинь л багш нь айгүй бол намайг нэг газар бодоод сууж байгаа да. Би ч өстэй муу хүн юм да. Та нараас надад дурлж болохгүй шүү. Зэвж идэг шүү. Куруми ч эхлээд Савакод гомдлож байснаа тэр хоёрын дунд юу байгаа үргэсэн юм уу гэж баахан юм асууж байснаа сүүлдээ ч тэр хоёр Шото ямар ийдэг сайхан сэтгэлтэй шудраг талаар хамаг юмыг нь магтаж гардаг. Курумиг дунд ангид байхад нь хүүхдүүд хэрв хөвгүүд өөр хоттой ойр байвал тэрэнд нь жоохон л сайн болсон юм шиг жүжиглээд бидэнд цаад болдог гэд муулж байхыг нь Куруми сонсож таардаг. Ангидаа бодлогошроод ганцаараа сууж байхад нь Шото ирж юу болсон талаар нь асууж тусалснаар Курумич багаар сайн болдог. Шото Курумиг багштаа одоо болтол сайн болсон гэж бодоод буруугаар ойлгоод яваад идэг. Түүнийг нь Куруми залруулж өөрт нь сайн гэдгийг хэлэхэд Шотооч уушлахгүйж хайртай хүн байгаа талаараа хэлэхэд Куруми чамд дахиж над шиг хөөрхөн хүн сайн болохгүй дээ л гэсээр явдаг. Савакоч Айне Чизүрүү хоёрт Шотоод сайн болсноо хэлэхэд нөгөө хоёр нь Савакогийн өмнөөс их л баярлдаг. Үүнээрээ тэр багшийнх нь харсан гэж яриад идэг жижиг хүмүүс нь Саваког анх ямар бүрхэг харагддагч өөдөр нэгэн байсан. Харин одоо найзуудтай болж түүний талаарх хүмүүсийн бодож өөрчлөгдөж Курумигийн ачаар Шотод хайртай гэдгээ ойлгосон гэд ууцсан сууж идэг. Чизүрүү Айне хоёрыг Савакогийн дэрхэд аав нь Чизүрүүг анх дээрэмчин гэж бодоод Айныг олон эмэгтэйг нь гайхаад зогсож яхад ээж нь орохыг санал болгодог. Бөөндөө Савакогийн өрөөнд ороход Савако тэр хэдтэй ахуултан зураг үзүүлтэл юм бөөндөө ахуултан зураг. Айне Чизүрүү хоёрын зураг шиг хаа нэг буланд нь Савако гарсан байдаг. Хэлж тэр хоёр үүнийг нь мэдсэн юм шиг хамт ахуултан зургаа бэлгэлдэг. Савакогийн хийсэн тортыг идэж дуусгаад Чизүрүү нөгөө хоёрыг амьшийн цүхээр дахлаар найсандаа олоод аяг тавгаа авч буугаад аав ээжтэй нь их л татны ярилцаж аягаа угаагаад явахт нь аав нь тэр хоёрыг ямар сайн хүүд болохыг нь ойлгодог. Багш нь Шотод Саваког аваад ир өчигдөр таарад намайг Савако хараад сот усаар амаа залраа гэхэд нь зайлаагүй болохоор ханаа төрчих шиг боллоо гэд тасалдаг. Шотож Савакод багш дуусан гэдгийг хэлээд бөөнд очихоор болдог. Савако багштаа наалт наагаад хоол өгөөд эм өгөх гэсэн боловч бүгдийг нь Шото урдуур нь ороод хийгээд идэг. Өрөөнд гэж нийл хог байсан болохоор багшаа амарчин хооронд нь тэр хэд цэвэрлж өгдөг. Тэгтэл багш нь босч ирээд баярлаач байхгүй Савакод их л баярлаж бусдыг нь харин юу хийж байгаа яв гэд хөгөөд идэг шүү. Багш нь Савакод баярлснаа илэрхийлж Шотоор юу хоёрын талаар бүх зүйлийг мэднэ. Тийм болохоор асуух зүйл байвал асуугаарай гэснээр чихэнд нь Шотогийн талаар нэг юм хэлдэг. Буцаж явахдаа Савако Шотог дудаад эргэж харахад нь нүдэн анцэн зогсож байхаар нь Шотож багаар ойртож байхад Савако нүдэнээс хоёлаа ичээд бөөн юм. Яасан бэ гэвэл багш нь түрүүнд чихэнд нь Савакод Шотогийн өдөөс хараад нүдэн анаа зогсож гэж хэлсэн байдаг. Чизүрүү Рюгийн хад сайн. Харин Рю Чизүрүүд сайн. Гэхдээ Чизүрүүг агцсан сайн гэдгийг нь Рю мэднэ. Гэдгийг нь сонсоод Савакоч их л юм бодож байгаа харагддаг.
Айныгийн найз залуу нь ойрд байнга л юу хийж ийн хинтээ хамт байгаа юм? Яагаад ингэж удаж хариу өгöd байгаа юм гээл нэг л юмаа байн тавтаж яриад байгаад нь Айнэж жоохон бухимдаж уулзахаар болдог. Уулзаж салмаар байгаагаа хэлэхэд нь найз залуунч алгацсныхаа дараагаар гинт учир зүггүй уучлалт гуйгаад байдаг. Тэгсэн ч гэсэн Айны салах дээрээ бат зогсон ивэр. Айны ч анхнаасаа сайн биш байсан байхаа гэдгээч хэлдэг. Рю Чизуругийн дээрээ нэг юм хэлэх гэсэн боловч Рюд авсан бэлэг нь харагдчих гэдсэн болохоор Рюг хөгөөд явуулчихдаг. Дараа нь Рю Чизуруг манад бити ирээрээ гэхтэн ч Чизуру Рюг өмнө нь хөөсөн болохоор гомдчихлоо гэд бодчихдаг. Ууг нь тэрхэд бөөндөө үдшилэг хийж тоглоом тоглох гэж байсан боловч одоо тоглохооргүй болсон. Яагаад вэ гэвэл тоглох гэж байсан тоглоом нь Рюгинд байдаг. Гэтэл Айнэж одоо очиод эвлэрчээж гиснээр тэрхэд Рюгийн рүү очтол тэнд ч бас баахан хөлтүүд байж таардаг. Чизуру уурал зэсийг нь асуухад Рю ч хуурлаагүй. Гэтэ дахиж намайг хөөх юм бол би гомдох бах шүү гэж эвлэрснээр арай гэж нэг юм ярилцаж яхад нь Рюг яах хүрээд ирдэг. Чизуру Рюгээс ч илүү баярлаад очиод тэврээд нөгөө хоёртоо танилцуулаад байж идэл ах нь найз охиноо дагуулад ирдэг. Рю энийг л хэлэх гээд Чизуругийн очисон болж таардаг. Чизуруч юу ч болоогүй юм шиг тэр хоёрт баяр хүргээд Айны Сако хоёрыг их л гайхшруулад авдаг. Ууг нь Айны Сако хоёр Чизуруг өөртөд нь гомдлоод ийм байсан тийм байсан гэдгээ бүгдийг хэлнэ гэж бодсон боловч яг л хуушнах шиг их л өөдрөг инээдтэй байсаар л байдаг. Тэр хоёр ч яахаа ч мэдэхгүй аргадах гэж байсан боловч нэг нь буруу зүрх юм яриад дараа нь яах гэж тэгж хэлвэ гээл их л зүйл боддог. Шотооч тэр хоёрт та хоёр хамт байгаа юм чинь тэр чинь л Чизурууд их л хэрэгтэй. Гэхдээ чи бидний хооронд байсан бол яах байсан бэ? Би бол яасан ч гэсэн хэрэггүй болтлоо хажууд нь хамт байна гэснээр Сако Айны хоёр урдын шигэ байж Чизуруг сэтгэлээ нээх хүртэл нь хүлээхээр болдог. Рю Чизурутэй ярих гэсэн боловч Чизуру Рюгийн хэлсэн зүйлсийг бүгдийг нь буруу ойлгоод амттангаа орхиод Рюд өөрөө идгээл явтан ч Рю уурсан гэдгийг нь бараг мэдгүй байгаа юм шиг энэ их юмыг яаж идэх юм бэ гэсээр л үлддэг. Рюгийн ачаар Чизуру, Савако, Айны хоёрт ямар байгаагаа, яагаад байгаагаа бүгдийг нь ярихад ч нөгөө хоёр нь сэтгэлээ нээсэнд нь их л баярлаж Рюд гомцсон сэтгэлийг нь хамтдаа засаж өгдөг. Чизуру Рютэй муудалсныхаа дараа ахтай нууцх хэрэгтэйгээ ойлгосноо хэлж хэрв уулзуулж хайртайгаа хэлэндээ за тоглосон юм да. Юу гэхийг нь мэдэх болохоор тэгж хэлэхгүй гээл яриад явжсэн чинь цаана нь ахан зогсож идэв. Тэгээд Чизурутэй дуруулцахаар болдог. Чизуруг ямар амттан дуртай, багтаа хаана юу хийжсэн, юунд илүү дуртай гээл бүх зүйлийн талаар ярилцаж байсаар Чизуруг гэрт нүргэж өгдөг. Амжиж Чизуруч хайртай гэдгээ хэлдэг. Харин ах нь Чизуруг дүүгээ гэж боддог талаараа хэлэхэд Чизуруч гомдох биш, үүр дахан нээж гадны хүн биш гэдэгтээ баярлдаг. Рю ахтаа амттай өгнө гэж авчираад Чизурутэй жоохонч болов ярилцуулж өмнө нь Рюг өөрөө идэхгүй юу гэж орхисон амттангуудыг нь ахтаа өгдөг. Түүнд хайртайг чинь ойлгож байна. Шалгалтууд дуусч амрахч төгтөг. Тэгтэл тэр хэдээс ганцаараа Чизуру шалгалтандаа мууч давталган цуухаар болдог. Гэхдээ давталган цуусан хүмүүсийг сэргээх гэж шинэ жилийн үдшилэг хийхээр болж бүгдийг нь урьдаг боловч Савако очих хүүгүүдээ жаахан эргэлзэж хэрэг очивол хүүхдүүд юу хвал би садоолох болов гэд олон юм бодоод зогсож явт. Шотооч орж ирээд явцгаая гэснээр Сако хамт тэмдэглэхээр болдог. Савако Чизурууд хормогч, Айнэд аяны тавиур, ээждээ шахаа, аавдаа нурууны бус гэд бүгдийг нь өөрөө гараараа нэхэж бэлдсэн байдаг. Харин Шотоод оролт нэгж үгдэм билүү гэж бодсон боловч айлгчих байх гэж бодоод малгай нэхэж өгөхөр болдог. Аав ээждээ найзуудтайгаа 100 сараа тэмдэглэж болох хэсгээ асуух гэсэн боловч аав нь чи шинэ жилийн өмнө төрсөн болохоор бидний бэлэг кийгэн сонсоод хэлхээ болдог. Савкоч нөгөө эдтэй хамт 100 сараа тэмдэглэж чадахгүй болсноо хэлж тэр эдэд бэлгийг нь өгдөг. Нөгөө хоёрт нь бэлэг нь таалагддаг.
Зус сараар аав ээжийнхээ бэлгийг өрөөндөө үлдээгээд гарсан агуур нь аав нь санаандгүй харж таарад шотод бэлдсэн бэлгийг нь өөрийнх нь бэлэг гэж ойлгоод ихэд баярсан болохоор нь Саокож аавдаа өөрийнх нь бэлэг биш гэж хэлж чадахгүй байсан учраас аавдаа өгөхөөр болдог. Чизүрү Айны хоёр залгаад ямар айн гоё нь юу ижэн бэлгийг чинь өгөх гэсэн юм аа гэд ярьж яхад нь Саоко очмоор байгаа талаараа бодоод зогсож идэл аав нь Саоког дуудаад ээж нь найзуудад нь мэд хүргэдэг. Аав нь 100 сарын бэлэг гэж Саоко дутус өгөөд тэгснээ хэрв чамайг оройтвол залгаж болно цэнэгтэй байгаа шүү гэснээр Саоко нөгөөд рүүгээ хамаг хурдаараа очдог боловч үдэшлэг нь аль хэдийнэ дууссан байдаг. Гэхдээ Шото Саоког ирнэ гэдгийг нь мэдэж байсан юм гээд хүлээгээд зогсож идэг. Тэр хоёр бэлгээ солилцож дараа нь Саоко уцтай болсон болохоор мөн дугаараач солилцдог. Ангийн багш нь дэлгүүр ажиллуулах гэж байгаа болохоор оронд нь биеийн тамирын багш нь ангийг нь дааж авахар болдог. Шинэ жилээр Чизүрү Айны Рю Шототой хамт сүм явахаар болоод Саокож гэртээ байхад нь Айны Чизүрү хоёр ирээд төр өрөөлөнд ордог. Яах гэж байгаа вэ гэвэл Саоко өмнө нь Куруми шиг хөрхөн болмоор байна гэсэн болохоор Чизүрү үсийг нь янзалж Айны нүрийг нь будаад төрсөн өдрийнх нь бэлгийг нь өгөөд хамтдаа гардаг. Тэгтэл Чизүрү Айны хоёр Саоког Шототой гоёагараа гэд явдаг. Тэр хоёр анханасаа Саоко Шото хоёрыг хоёулангийн байлгахын тулд гойж өгсөн байдаг. Саоко тэр хэддээ ирэхгүй болохоор Шотог уурлах байх гэж боддог боловч ерөөсөө уурладаггүй. Саоко шатан дээр явжгаад яг унах гэж яхад нь Шотооч тосох гээд жоохоо орсон чинь хоёулаа ачээд байж итэл нөгөөд ч арин бутны цаагуур нууцаар дагаад явж идэг. Рюд уулзах газар өөрчлөгдсөн гэд юу шилэхгүй давхуулаад нөгөөт нь харин уулзах газар өөрчлөгдсөн гэчээд яагаад энэ суугаад байгаа юм бэ гэд юу ч ойлгоогүй явж идэг. Саоко Шото хоёрыг явж байхад ангийнх нь хүүхэд гарч ирдэг бөгөөд Айны Чизүрү хоёрч тэр хоёр цаад болохгүй тулд ангийнхаа хүүхдийг аргалахаар болдог. Айны тэр хүүхдийг саатуулж байхдаа хөтөлсөн биш өвцөн сайн гэж бодчихдог. Рюг явлаа гэдээ харан Чизүрүч хамт явж Айны ганцаараа зогсож байхад хөвгүүдч хоргоогоод зүгээр байлгадаг шүү. Тэгтэл ашгүй багш нь хурж ирээд тэр хэдийг явуулдаг. Саоко Шото 2, Чизүрү Рю 2, Айны багштайгаа хамт шинэ жилээ гаргаж байгаагаар анимаан дуустдаг. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн анимаар дахин уулзлаа. Түр баяртай.